Hi guys. Hi guys. Шинэ бичлэгтэй тавтай мөрөл. Тэгээд энэ удаад болохоор ээж болсон Дэнагаар уулзж байна. Энэ бичлэгийг хийх үе явах гэж хаад хийхэр боллоо. Тэгээд би энэ хугацаанд ер нь бол жирэмсэн байсан. Анх жирэмсэн гэдэг яг 6 сард илүү 5 сарын сүүлээр мэдсэн шиг санагдаж байна. Тэгээд би уг нь 2 сард, уг нь 1 сарын 22-нд төрөх ёстойсэн. Тэгээд цагаасаа эртрүүд 12 сарын 20-нд төрсөн байгаа. Би влого хийж байхдаа ерөөсөө жирэмсэн гэдэг хэлээгүй, тэг амарсан нуужсэн. Тэгээд хичээлдээ яг жирэмсэн явж исэн. Тэгээд ер нь бол манай гэрийнхэн яг ойр дотны хүмүүсээс өөр хүн мэдэхгүй байсан. Манай сургуулийн хүүхдүүд ч гэсэн мэрсэн мэдэхгүй байсан. Амар сайн нууж байгаа төрсөн байт юм аа. Тэгээд төрснөөс хойш нөгөө бичлэг хийх цав байхгүйсэн. Гэтэ цав байсан ч гэсэн яг нэг тийм бичлэг хийчихээр тийм онгод орчихгүйсэн. Тэгээд бичлэг хийхгүй явж байгаад өнөөдөр нэг юм хийж гин. Яг би төрсөн юугаа бичиж авсан. Тэгээд төрсний дараах юмнуудаа ч гэсэн бичээд хадгалаад авсан байгаа. Тэрнээс өмнө зүгээр ингээд залруулга гэх юм уу? Яагаад төрсөн гэдгээ хэлээгүй, жирэмсэн гэдгийг нуусан ч юм уу те. Тэрийг хэлье гэж утсан. За ер нь бол би зүгээр л яг хүмүүст мэдэгдмээргүйсэн. Тэгээд зарим хүмүүс бол миний TikTok-оор намайг мэдсэн хүмүүс бол LGBT намайг төрсөн гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхдээ нэг намайг зөвхөн YouTube-ээр маань мэддэг хүмүүс бол арай мдэггүй байх. Тэгээд энэ бичлэг хийж гин. Би нэг TikTok дээр ингээд юу юм бэ юу? Жирэмсэн сургуулийн нэг өдөр ч илүү солонгос сурдаг хүний нэг өдөр ч илүү нэг тийм жижигхэн влог маягийн юм хийсэн бичлэг. Тэгсэн чинь тэр маань ингээ амар хандалт аваад тэгээд доор нэг хүмүүс амар хөөрхөн комент хийсэн. Би тэрийг төрөх өдрийнхөө өмнөх өдөр нь постлсан бохгүй юу? За яа ингэж одоо постлаа. Тэгээд би тэр өдрөө ингээ төрөнч гэж мэдэхгүй ер нь бол тэрийг постлсан. Тэгээд яг төрөхгөөд өвдөөд ингээд өөрийн дөрөв болчих хэлээ би хальт TikTok руу орсон чинь бүр амар лайк амар үзэл авцсан амар хүмүүс намайг тагцсан комент хийсэн бид бүр гайхаа заяа. Тэгэл би хайцсан байсан юм а. Тэгээд төрснийхаа дараа ингээ харсан чи баа хүмүүс ингээ комент энэ бичсэн байсан. Би ер нь л амар гинэт төрсөн. Гинэт ус гараад тэгтээ ус гарахаас өмнө бол ер нь л миний салиа гарсан байсан мөлий. Тэгээд яг хичээл амарсныхаа 8 бэнүү 9 хоногийн дараа би төрсөн. Хичээл амраал ер нь бараг төрсөн. Тэгээд 35 7 хоног 2 өдөртэй байхдаа төрсөн. Яг ашгүй би өөрөөрөө төрж чадсан. Би нэг одоо ингэ дотоод төрөх болохоор эмнэлэг рүүгээ явж байхдаа би за баг хагалгаанд орсон юм да. Хийсвэрээр төрчихсөн юм да гэд сэтгэл санаагаа бэлтжижсэн. Ер нь бол сэтгэл санаагаа бэлтгэхгүй бол хүмүүс амар сэтгэлээр ундаг гэсэн ингэ өөрөөрөө төрнө гэж явж байгаад хийсвэрээр төрөхөөр амар сэтгэлээр ундаг гэд. Тэгээ би ер нь эртнээс бэлдээл за одоо баг хаалганд орчтой. За одоо ингээ хүүхдтэйгээ уулзч ийлээвэл яах вэ гэж бодчихсон. Тэгсэн чи ашгүй ингээд мундаг эмч нарын буйнаарч гэх юм уу. Ашгүй тэгээд өөрөөрөө төрч чадсан ус маань гараад тэг хүүхдийн жин багтай гээд надад ерөөсөө сэдэлт хийхгүй. Тэгээс өвчин намдаач хийхгүйгээд уул нь бол төрөхөд ингээд өвчин намдаач хийж болт юм билээ шүү дээ. Тэгсэн чинь тийм ерөөсөө хийж болохгүй хүүхдийн жин хил 1 кг 900 байгаа учраас гээд арай 2 ил өрөөгөө 2 кг стейшн хийж болдог гэд. Тэгээд ижил хүүхдийн чинь байгуулахаар эмч маань надад тэгсэн бохгүй юу. Хүүхдчин дөрөөд бараг шууд их сургуулийн эмнэлэг явж магадгүй яагаад гэвэл хүүхдүүд 37 хоногтойгоос хойш ингээ уушгаараа амьсгалж чаддаг болдог. Тэгээд одоо манай хүүхд 35 7 хоногт ээж хат ингээ жин багтай байгаа учраас бараг ингээ их сургуулийн эмнэлэг рүү явна шүү гэдгсэн. Амьсгалж чадахгүй байж магадгүй гэд. Тэгээд би жоох айгаад сэтгэл санаа ер нь бэлдсэн байсан юм аа. Тэгээд ашгүй миний ингээ өвдөлт өөрөө ирээд тэгээ амар өвдсөн. Тэгээд өвчин намдаах надад тэрэ хийсэн л гэсэн. Гэхдээ мэдхгүй за тэр надад өөрөөсөө үйлчлэг амар өвдсөн. Яг баах байгаа юм шиг өвддөм билээ. Яг баас гарах га. Тэгээд өөрөө цаанаас идүүлээд тэр өвдөл надад бүр үнэхээр амар байсан. Тэр би ингээ тэр өвдлийг бодохоор ингээ одоо уйлмар санагддаг заяа. Тэр өвдлийг бодохоор би ингээ ахиж ерөөсөө төрмөргөө санагддаг. Тэр үеч гэсэн ер нь би бараг ингээ би бараг хөвж байгаа юм бахтаал гэж бодсон. Яг өөрийгөө би бараг ингээ хөвдөө бараг хөвчих юм шиг санагдсан. Тэр үнэхээр амар байсан. Тэгээд төрсний дараа бүр амар юм мэлээ. Төрсний дараа ингээд би нэг ойдолтой төрсөн. Тэгээд ойдол өвдөөд ер нь ингээд юу ч хийж чадхаа бэлдэм байлээ. Яг ингээд юу ч хийж чадахгүй
юуг мэр чимт ингээд хамаг ингээд хөдөлмөрийн чадвараа алдсан юм шиг гэх юм уу. Ингээд доош хож ингээд сууж болохгүй ингээд мэдгүй амар хэцүү байсан. Надад төрсний дараа бол ойдол өвдөөд яг ингээд час хийгээд өвдөд идэм билээ. Тэ амар их цус гараал. Нөгөө би бүр амар их дэлигаад яваад байна. Ямар ч хэсэн санаанд орж ирж байгаа юмнуудаа л яриад байна заяа. Тэгэд ямар ч хэсэн ингээд төрсөн амар хөвдөлт өгөөд төрөөд тэгээ манай хүүд ашгүй амар сайн уйлсан бүр амар уйлагдсан заяа. Тэгээ амар сайн өөрөөрөө амьсгалаад уйлаад айгу мундаг байсан. Ингээ 35-7 хоногтод төрж байгаа гэхэд тэг ашгүй бас 2 кг 280 г гарч ирсэн заяо. Ээхэн болохоор хил 900 гэд би бүр амар айжсэн. Бохгүй юу? Яана гэж бодвол тэгсэн чи ашгүй 2 ил 2 заа юу хүүтэй болсон. Тэгээ бүр амар баярлаад тэгээд хүүхдээ тэг яг төрсний дараа юм манаралтай тийм билээ. Манараад тэг юм чи ингээ хүүхдээ хараарай гэл тэг би ингээ хэл тараал амар хөргөндөд жижигхэн хамартай амар хөөрхөн байсан заяо. Тэгэл за ингээ хүүхдээ ч уугааж юугаа тавчраа дахиад нэг харуулна гэдгсэн. Тэгэл дахиад харуулаад ахиа хараад амар хөөрхөн байсан. Дараад нь ингээд төрснийхаа дараа өрөөнд ороод тэг хоолундаа идчихээ. За хүүхдээ ингээд аваавчдаг байхгүй юу? Өрөөнд солонгост. Тэг хүүхдээ харахаар ингээ очсон чинь манай хүүд бүр ингээд амар хэцүү харагдсан. Ингээд 3 сар амьсгаллаад байгаа юм мэдгүй. Хүчил төрөгч залгсан байсан. Тэгээд амар хэцүү харагдаад тэр бит хоёр ингээ жоохон уйлах амар хэцүү байсан бохгүй юу. Тэгжсэн чи бодлого ингээ эмчээс залхаад ингээд танаа хүүхдэд нэг асуудал байхгүй ч гэсэндээ ер нь бол ингээд эрсдлээ бодоод хүүхдийг чинь ингээд их сургуулийн эмнэлэг рүү яаралт авч явах хэрэгтэй байна. Тэг нөхрөө явуулаад нөхөр чинь ингээд хамт явна хүүхдтэйгээ гэдгсэн бохгүй юу. Тэг доошо бууга хүрээ дэрээ гэд. Тэгээд очиод эмчтэйгээ уулзаад ямар ч гэсэн нэг амар асуудал бол байхгүй. Гэхдээ нөгөө дутуу төрсэн баг жинтэй байгаа учраас ер нь эрсдлээ бодоод хүүхдээ их сургуулийн эмнэлэг рүү ингээ явуулсан. Тэгээд төрсний дараа ингээд хүүхд маань байхгүй болчихж байгаа. Тэгээ маргааш нь ингээл юу яадаг вэ юу? Хөхөө саа гэдэг юм билээ. Тэг хөхөө сахал юусэн чинь хүмүүс ингээ хүүхдээ хөхөөлээ заяо. Тэг би ямар ч хөхөө саасан чинь ингээ уураг гэд гарах ёстой шүү дээ. Тэг миний уураг баг гарахгүй байсан. Гэхдээ амар өвдөм байлээ ингээд. Төрсний дараа бол яг хамаг юм хилдэм байлээ. Хамаг жоохон хэцүү хүндрэлтэй үе. Ингээл уураг гарах гал амар өвдөөл ийшээ чи ингээ хатгаж өвдөөл тэгэл ингээл массажлал сайн уураг амар зангирдаг гэсэн. Тийм учраас ингээ сайн массажлах хэрэгтэй юм билээ. Тэгэл массажлал тэг ингээд саасан ч гэсэндээ олигтой сүү гарахгүй. Тэгээд эмнэлэгт ингээд хонсныхаа ингээд 2 онцож байгаа хгүй төрсөн өдрөө. Тэгээд төрснийхаа маргааш ингээ 2 өдөр хоноод тэг ингээд 3 дахь өдрийнх нь өглөө ингээд эмнэлгээс гарахаар болж байгаа юм. Тэг манай хүүд болохоор шал өөр газар өөр эмнэлэгт ингээ байж байгаа хгүй юу. Инкубатор дотор. Тэгээд инкубатор тэр дотор байсан. Тэгээд би шууд төрснийхаа нөгөө эмнэлгээс гардаг өдөр ингээ хүүхдтэйгээ очиж уулзмаар ингээд ууг нь нөгөө манай найз залуу гэх нөхөр хүүхд рүүгээ яваад яах юм би одоо ингээд шууд гэртээр амарсан дээр хаа гэдгсэн бохгүй. Тэгээд тэгсэн ч гэсэн би яг ч юм ингээ хүүхдтэйгээ уулзмаар санагдаа хүүхдээ хармаар санагдаад зүгээрээ би ингээд сайн дулаан авцалчаад ингээд хүүхд рүүгээ явчих юм чигээ. Тэгэл хүүхд дээр очсон амар хүүхэн жижигхэн тийм хүүхдээсэн тэгэл хүүхдээ хараад хурдан гэрлөөгөө авч юммар санагдал. Тэгэл гэртээ хүүхдтэйгээ уулзсныхаа өдөр гэртээ ирээл гамаа бараал. Тэг яагаад ч юм ингээ хов хоосон санагдаад гизгүй болцсон. Тэг ингээ хүүхэд байхгүй. Тэгээд амар ингээ сэтгэлээр жоох унах гадсан ганцаартаа ч юм шиг амар сонирн байсан надад л нэг юм хоос өргөө заяа ингээ яг ингээ ас жаргалтай байсан юм ингээ булаа авсан юм шиг заяа. Ядаж ингээ гидсэн байхдаа ингээ амар хөрх ингээл амар хөрх хантай ингээ байгаад идэгсэн бохгүй юу. Тэг гидснээс ингээ гарцсан. Миний гидс ингээ баг байх болсон байсан. Тэг хүүхэд байхгүй амар сонирн байсан. Тэгэл ямар ч гэсэн хөхөөс сайн саагаал тэгсэн чинь төрөөд яг 4 онцны маргааш нэлүү нөгөө нэг эмнэлгээс ингээ залгаад памперс нь дууссан ингээ памперс авчираа гээд тэг манай нэзэл ингээ ажилтайгаа явдаг гэсэн. Тэг би гэртээ ингээ ганцаараа тэгээд би угаасаа хүүхдтэйгээ амар уулзмаар байсан учраас тэгээд төрөө 4 оноод хамаагүй хүүхд рүүгээ явсан. Тэг тэр үед жоохон гам алдсан байж магадгүй гадаа амар хүүтэн байсан. Тэг ямар ч гэсэн хүүхдтэй очиад уулзаад тэг ганцаараа очиж уулзах бүр эвгүй идэм билээ. Би бүр ингээм эмнэлэг дотор уйлж гад 30 минут уулздаг. 1:30-аас 2 хүртэл уулздаг байхгүй юу. Тэг 30 минут амар хурдан өнгөрнө.
тэг хүүхдээ ингээд нөгөө юм дотор орсон байхыг хараад уйлал би ингээд буруу юм хийсэн юм шиг санагдал жоохон гимшээд тэгээ ямар ч байсан 6 онцны дараа илүү манай хүүхд ашгүй гарч ирсэн эмнэлгээс салгаад хүүхд чинь маргааш ингээ гарнаа ийм юм хум авчраарэ гэдэг юм бэлээ. Тэгээ хүүхд маань ашгүй гараад тэгээд их сургуулийн эмнэлэгт твцсэн болохоор мэдээж амар өндөр үнэтэй гарт юм бэлээ. Даатгалгүй бол бараг 9,500 мянган вон гарсан Монгол мөнгөөр нэг 20 сая орчим бараг 20 гаруй сая 23 4 сая юм болов. Тийм орчим төлбөр гарсан. Тэгээд ашгүй даатгалтай миний даатгал дээр ороод юу байсан 300 гаруй мянган вон төлсөн баггүй юу. Тэгээд бараг нэг сая гаруй төгрөг төлсөн гэсэн үг. Тэгээд за би төрхийн зардал мардлыг тусдаа ярий за. Ямар ч хэсэг хүүхдийн манд төлбөр тэгж гарсан. За ямар ч хэсэг ингээд би амжилттай төрсөн. Тэгээд одооноос чадвал бичлэгээсээ одоо бараг төрөөд 1 сар болох чинь өнөөдөр 18 юм байна. Тэгээд манай хүүхэд тэнд байна. Шүн жоохон битээр ийсэн унтах гэж нилээ юм болсон. Унтаал нэг цагийн дараа сэрэл ахаал ингээл хуурайлж хөхүүлж юу яах гэж баг 2 цаг гарan болчихж байгаа шүү дээ. Тэгээ ахаал унтаал 1 цаг болохгүй ахаал сэрэл. Тэгээ ер нь хүүхэд угаасаа 1 сартаагаас эхлээд ер нь тэгдэг гэсэн жоохон уйлгийнх гад ойрхон сэрээ тэгээд идэг гэсэн. Тэг ямар ч одоо тэр үе дээр явж ийн. Тэгээд намайг амар хүмүүс найз залуутай мөн нөхөр нь хийн нөхөрч солонгос юм уу гэд тэгсэн бохгүй тэр TikTok коммент дээр. Тэгээд би бол найз залуутайгаа ирэхэд 4 жил болж байна. Тэр 22 оноос хойш үргэсэн. Тэгээд одоо ингэ 4 жил болж ийн хамт солонгост ирсэн. Тэгээд хамт амьдраад одоо баг 3 жил болж байна. Тэгээд би угаасаа дандаа нөө бичлэг дээр ерөөс найз залуугаа оруулдаггүй ганцаар амьдрдаг хүн шиг л ингэ бичлэг хийдэг штеп. Яг үүндээ ингэ найз залуутайгаа ингэ амьдраад одоо ингэ баг 3 жил болж ийн. Солонгос ирээд тэгээд баг хамт амьдрсан. Монголд үргэж жагаад хамт солонгос ирээд хамт амьдрсан. Тэгээд нөхөр чинь солонгос юм энэ гэдсэн Монгол хүн шүү дээ манайхаа. Тэгээ мэдхгүй хүмүүс угаасаа зөндөө байсан баг би яг гэвэл найз залгаа ерөөсөө сошиал ингээд юу ядаггүй оруулаад идэггүй болохоор тэгээд намайг хүмүүс тэгж бодсон юм шиг байна. Энийг бол ингээд манай ойр дотны хүмүүс манай гэр бүлийнхаа энэ төр мэддэг. Тэг бусад ингээд намайг YouTube-ээр үздэг, TikTok-оор үздэг хүмүүс нь мэдхгүй болохоор тэгсэн байх. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд одооноос гоё бичлэгийг явна гэж бодож байна. Хүүхдтэй болох үнэхээр гоё юм байна. Би яг залуухаа ээж болсон ч гэсэндээ надад бол одоохондоо үнэхээр гоё байна. Хүүхдтэй харахаар яг ч надад амар гоё гэхгүй. Тэгээд хичээл амраад ингэж төрж таарсан болохоор бүр айгүй азтай гэж бодож ийн өөрийгөө. Тэгээд саяхан манай ээж бас ирээд нэг 2-7 хоног явсан. Надад туслаад миний ээжд байсан. Ээжтэйгээ хамт байх амар гоё байсан. Тэгээ ээжийг явсны дараа би амар юу хийсэн бохгүй юу? Ээжийг явсны дараа манай хүүхэд бас эмнэлэгтсэн байсан. Тэгэл гэртээ ирсэн чинь нэг л амар хоосон санагдаад би амар их уйлсан. За нэг тиймэрхүү л юм да. За тэгээд асуух юм байвал доор коммент дээр бичээрэй. Би завтайгаа үедээ угаасаа хариулна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Баяртай.